Эрхэм үзэгч та бүхэн амралтын өдрүүдэд итухтай сайхан өнгөрүүлж байна уу? Тоон тойм хөтөлбөр энэ 7 хоног та бүхэнд онцлсон мэдээлэлээ тоймлж үзүүлье. Эдийн засгийн хүндрэлийг ажилгүйчүүдийг нэмж мэдрэхгүйгээр төгрөгийн аншин сулралаар мэдэрсэн нь хамаагүй дээр гэж Төв банкны ерөнхийлөгч чухалчилж байгаа. За гэтэл энэ 7 хоногт Монгол хүн бүрийн хошуурч байсан оюу толгой компани 300 гаруй ажилчнаа цомогтглоо. Монголын засгийн газрыг аргадаж харьцаа болсон мэт аашилж байгаа боловч дараагийн үйлдэл шиг харагдаж байгаач засгийн газрын тэргүүн Алтан уягийн хэлж байгаагаар бол Rio Tinto компани дэлхийн бусад улсуудад ажиллаж байгаа компаниудынхаа ажилчдаас цомогцол хийж $1 тэрбум Америк долларын зарлалыг танаж хэмнэлт хийж байгаа юм байна. Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч Rio Tinto компани зүгээс одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна. Тиймээс эзэн юмаа мэдэж иргэн усаа хашиж байгаа гэж хүлээж авахаас өөр арга алга. Уул уурхай бол Монгол улсын төсвийн орлогын 20% бүрдүүлдэг. Жилдээ 1.200 тэрбум төгрөгийн төсвийг Монгол улсын нэгдсэн төсөвд өгдөг тэргүүлэх салбар. Ийм их хамаарал 2008 онд хамгийн оргил үедээ байлаа. Төсвийн орлогын 31% уул уурхайгаас бүрдүүлэхээр сангийн ам төсөвтөө суулгаж батлуулсан ч тэр онд дэлхийн санхүүгийн хямрал уул уурхайд нөлөөлж манай улс 180 мянган ажлын байраа алдаж байсан удаатай. Энэ хямралыг давтахгүй тулд бүх нийтээрээ худалдаа авах чадвараа муутгах байдлаар үүрэх хэрэгтэй болж байгааг Монгол банкны зол жаргалд ерөнхийлөгч нэг бус удаа хэлсэн. Засгийн газар харин 100 хоногт 70 гаруй ажил хийхээр өнгөрсөн 7 хоногт эхлүүлээд байгаа. Одоогоор 30 гаруй ажлыг нь эхлүүлсэн байна. Эдийн засгийг идэвхжүүлэх хамгийн дорвитой ажил нь уул уурхайд хүлээгдэж байгаа. Тиймээс бид уул уурхайг идэвхжүүлэх асуудлаараа эдийн засгийн зөвлөлд ажиллаж байгаа Эрдэс баялгийн эдийн засагч Наранбаатартай ярилцсанаас та бүхэнд бас хэсэгчилж үзүүлье. Уул уурхайг идэвхжүүлэхээр 11 ажлыг төлөвлөсөн байна. Ямар шатааратаагаар ажлуудыг чухалчилж байгааг бид тодруулсныг та бүхэнд үзүүлье. Энэ 100 хоногийн хугацаанд улсын хурлаар одоо тэр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг дахин олгож эхлэх. Энэ одоо асуудал бол хамгийн чухал нь байж байгаа. Хоёр дахь асуудал бол энэ оюутлахын уурхаан, даалдуурхаан асуудлыг нэлээд засгаас бодлогоор дэмжиж хөрөнгө оруулалтын хурдан оруулъя гэдэг байр суурьнд бас байна. Энэ хоёр арга хэмжээ бол тусгацсан 11 зүйлийн хамгийн чухал нөх гэж бодож байна. Хоёр дахь асуудал нь бол маргаантай байгаа зарим лицензийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг энэ 11 ажлын 2 дугаарт байна л да. Маргаантай байгаа лицензүүд гэхээр одоо ямар лицензүүдийг яаж шийдвэрлэх вэ? Зүгээр яг энэ урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх явцад тэр маргаантай асуудууд гарч ирсэн юм шиг үлээ. Тэгээ хуулийн гаргалгаагаар шийдэхээр ерөөсөө бас болж өгөхгүй байж байгаа. Гэтэл цаана бодиттой хөрөнгө оруулагч бол хохирцсон байж байгаа. Энэний цаана олон ажлын байр, улс орны эдийн засгийн нөлөөлөх ийм асуудлууд яригдж байгаа учраас энийг ямар нэгэн 100 гаргалгаар гарч шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа учраас энэ асуудлуудыг бас шийдэхээр оруулсан баха гэж бодож байна. Энэ урт нэртэй хуулийг хилцүүлэхт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ариван гишүүнтэй өнгөрсөн 7 хоногт ярилцж байхад 96 оны улс гол мөрөгний тэр тухай хуулиараа бид нар энэ одоо асуудлыг шийдвэрлэж болох юм билээ. Тэгэх юм бол нөхөн олбор өгөхгүй гэдэг байр суурьтай байгаа юм билээ л дээ. Тим шийдэл гаргасан гэж. Та энэ дээр ямар байр суурьтай байна? Урт нэртэй хууль ер нь гарахаас ахвал би судалгаа тооцоо хийгээд шинжилгээ ухааны үндсэлтэйгээр бол төр засгийн бодлого тодорхойлогчдод хандж ирсэн. Энэ хууль бол хөрөнгө оруулагчдыг хохиросон, хөрөнгө оруулагчдыг ялгарлан гадуургасан. За мөн хууль буцаж үйлчлэх энэ нөхцөл байдлыг бол үүсгэсэн ийм хууль гэж. Өөрөөр хэлбэл хууль гарлаа бол тэр цаг мөчөөс хойш хэрэгжих ёстой. Гэтэл энэ хууль бол өмнөх цаг үеэ хамруулад явчихсан байж. Яг тэр хөрөнгө оруулагч нь бол тухайн үед байж байгаа ашигт малтмалын хууль эрхцэн орчинд ажиллаад хайгуул олборлолт хийгээд ингээд явж ирсэн. Гэтэл гэнт нэг өдөр за тодруулах юм бол наадмын үеэр тэ 7 сарын 16-нд хүмүүс эд сайхан 50 амглан байдаг үед Бат Эрдэнэ авраг чон борооно гэдэг шиг барьж орж ирээд батлуулчихсан хуультай. Тэгээ энэ бол цаанаас олон одоо ашиг сонирхлын асуудал бас яригддаг юм билээ. Өөрөөр хэлбэл хайгуул хийгээд шатчихсан хүмүүс маань хайгуулын зардлын шархыг нөхөж авахын тулд улсад лоббидсан гэсэн ийм бас хардлага байгаад байна. Тийм учраас ялангуяа энэ хардлага бол Бат Эрдэнэ авраг байгаад байгаа учраас Бат Эрдэнэ авраг маань өөрөө тухайн лиценз эзэмшсэн үг юм уу гэдгийг бас ард иргэдээ бас нэг тодорхой зарлах хэрэгтэй юм шиг л санагдаад байгаа юм л та. Тэгээ ер нь цаашдаа энэ хууль бол буруу хууль. Үзэл санааны хувьд зөв. Монгол хүн болгон их нутагтай хайртай, гол усантай хайртай, тийм ээ. Хэрэгжүүлэх арга зам бол үнэхээр буруу байхгүй. Тэгж гинт гарч тасан зогсоосноос болоод 20-с 25 мянган ажлын байрг болсон байдаг. Одоо улс тэгээд эргээ зөвхөн хайгуулын зардлаар нь тооцоход 500-600 одоо тэрбум төгрөг буцааж өгөх болчиход байгаа л. Тэгтэл тэр мөнгө маань байхгүй, өгч чадахгүй, хууль хэрэгжиж чадахгүй 5 жил болсон. Тэгээд цаашдаа 10 жил болох юм мэдгүй. Энэ хугацаанд бол нөгөө
лиценз олголттой лицензүүд цуцлаагүй байж байгаа. Яг тэгвэл ус нөхөн төлбөрөө бол эргэж төлөөгүй байгаа ч гэсэн. А тийм учраас хөрөнгө оруулагч нар бол хайгуул хийж байгаа хүмүүс үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байхгүй. Тэгээ үйл ажиллагаа явуулъя гэд аш нутгийн газар төлөвлөгөө батлахгүй очихоор ийм хууль байгаа учраас батлахгүй яа гэд. Ингээ гацаа өссөн. Өнгөрсөн онд батлаагүй. Энэ хооронд нөгөө нэг хайгуул лиценз зогсож чинь 3 жилээр явдаг шүү дээ. Нэлээд хэдэн лиценз нь одоо хугацаанд дуусаад ингээ байхгүй болж байгаа. Тэгээ дараа нь энэ одоо хохирлыг барагдуулахын тулд яах ёстой мэддэг. Одоо нэг ийм л гацаанд орчод байгаа. Ариун гишүүний тайлбар болохоор ингэж үлээ л дээ. Хуулийг төр хэрэгжүүлэх ёстой ч гэсэн компаниуд хувь хүн бас хэрэгжүүлэх ёстой. 96 оны хуулиараа бол тэр хуулийг зөрчөөд лицензийг нь устай газар, модтой газар авцсан юм байлээ. Тийм болохоор дүндээ дүн болгоод бид нар нөхөн төлбөр өгөхгүйгээр шийдэж болох юм байлээ гэж тайлбарлаж байлаа. Тэгэх юм бол нөгөө үндсэн хуулийн асуудал гэдэг нөгөө хөрөнгө оруулсан хүмүүс бас асуудал босох л байх л та. Үндсэн хуулийн цэцэд хандна инээ тэрэг. Тэгж шийтгэх юм бол ер нь яах гэж ашиг болтолын хуулийг гаргаж баталсан. Тийм үстэй. Та нар хөрөнгө оруулалтыг хий, эсвэл та нар өөр Монголын хууль эрхцээ орчим юм. Гэхдээ нэг нөгөөлөхөд энэ урт нэртэй хувьд бол гадаадынхан их өртөг байхгүй. Дотоод компаниуд чинь харахад 70% нь Монголын үндэсний компаниуд байдаг. Тэгээ тэр нь ихэвчлэн жижиг дунд шатны бизнесүүд байхгүй. Өөрөөр хэлбэл өмнө нь одоо худалдаа арилжаа 8 эрхэлжсэн компаниуд тодорхой хэмжээнд бас хуримтлал үүсгээд тэгээд лиценз аваад хайгуул хийгээд ингээ эрсдэл үүрээд тий. Ингээд нэг дунд шатны бизнесээ хөл дээр тогтоохгүй явжсэн л давхар байхгүй. Гэтэл энэ давхрын бизнесүүд бол хамгийн хүчтэй нөлөөлж байгаа. Тэгэхээр яг үндсэндээ бол Монгол хүн чи та нар бизнес хийж болохгүй тий. Гэсэн ийм л зүйл залтуулж байхгүй. Хоёрдугаарт стратегийн орд бол аян санч вэ, усны хийгч вэ, юунд ч үсэн хамаагүй олборж болно гэдэг. Тэгэхээр улс нь болохоор байгалаа сүйтгэж болдог. Жижиг дунд шатны бизнесүүд нь болохоор сүйтгэж сүйтгэх гэдэг байгаа юм шиг тий. Нэг ийм одоо ойлголтыг төрүүлсэн байна тий. Ер нь бол уул уурхайн төсөлчин бол яг ашиглалтаас өмнө нөхөн сэргийлтийн төсөлтөд байнга зуг явж байдаг. Одоо эрдэс билгийн мэргэжлийн зөвлөлтөөр байгаа бүх техник эдийн засгийн үндслийг харах юм бол байгаль орчинд ерөнхий болон наривчтын үнэлгээ хийлгэж гисэн нөхөн сэргийлтийн техникийн болон биологийн одоо төлөвлөлт нь хийгдчихсэн ийм төслүүд байдаг байхгүй. Энэ онд уул уурхаагаас Монгол улсын нэгдсэн төсөв 21% хамааралтай байхаар улсын их хурл төсвийг баталсан. Тодруулж хэлэх юм бол 1.4 орчим их найд төгрөгийг уул уурхаагаас төвлөрүүлэх учиртай юм. За үүнийг та бүхэнд энгийн ойлгомжтой байдлаар харьцуулалтаар хэлэх юм бол метр квадратыг 1 сая төгрөгөөр барина гэж тооцох юм бол 30 мянган айлын орон сууцыг барих мөнгийг уул уурхаагаас 2014 онд улсын нэгдсэн төсөвд төвлөрүүлэх учиртай юм. 2012 онд сонгуулийн өмнө стратегийн ач холбогдол бүхий салбаруудад гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль нь гадны хөрөнгө оруулалтыг үргээсэн том шалтгаан болсныг өнгөрсөн оны 11 сард хөрөнгө оруулалтын хуулийг баталж том жижиг гадна дотны хөрөнгө оруулалт гэж ялгарлахгүй байхаар улсын их хурл хуульчилсан. Гэсэн ч өмнөх хуулиудын муу нөлөөлөл тийм ч амархан арилжахгүй байгааг судлаачид онцолж байгаа юм. Түүнчлэн урт нэрт хууль буюу ашигт малтмалын хуулийн шинжилсэн найруулга улсын их хурл дээр хилцэгдэхээр хүлээгдэж байгаа нь уул уурхайн салбарын бизнесүүдийг хүлээлтэнд шилжүүлээд байна. Энэ хууль батлагдсанаар уул уурхайн төсөлд иргэний нийгэм, төр, бизнесийн талцдаг байдлыг арилгах мэргэжлийн зөвлөл гэжийг бий болгоно. Ингэснээр улсын их хурлд мэргэжлийн бодлогын зөвлөгөө өгч чадах 3 талтай зөвлөл бий болох юм аа. Өнөөдөр монголчууд популистуудыг улс төрд гаргаж ирснээр өөрсдөө одоо бит хохирлын одоо хүлээж ийн удаа гэж харж байгаа. Тэгээ ханш 1800 улс чинь энэ Алтан уугийн засгийн газартаа огтонч хамааралгүй юм шүү дээ. Өөрөөр хэлбэл хитрхи их одоо алдцыс нүүс нь өндөр байх үед бид уул уурхаагаараа шоудаж улс төр хийж популизм гэснээр гай байхгүй. Тэгээд улс төрчд нь популистуудаас айдаг болчихсон. Тэнд Ганбаатар нэг юм яриа, тэнд Батэрдэн нэг юм яриа, тэнд Уянга нэг юм яриа гот бүгдээрээ айгаад аргалах хэрэгтэй бол. Тэг ингээд тойроод асуудлаас зугтдаг. Энэ бол зориггүй улс төрийн орчин байгаа та. Нэгдүгээр талбарт. Хоёрдугаарт 12 оны их хурлын сонгуулийн өмнөхөн батлагдсан тэр гадаадын хөрөнгө оруулалтыг Монголоос одоо хатах хуулиуд зайл гэдэг энэ хууль бол Монгол улсын өнөөдрийн долларын хан шиг 1800 төгрөгт авчихсан юм шүү. Тэгээ энэ бодлогын ноцтой алдааг хууль эрх зүйн орчны ноцтой юм буруу болохыг засахын тулд бид өнөөдөр Монголын ард түмэн ард өвдө зүдэрч байгаа. Монгол банкны эдийн засагч, ерөнхий эдийн засагч зөвлөх болд саяхан ярьцлага өгсөн билээ. Харахад бол 3-4 тэрбум долларыг Монгол улсад оруулж ирчиж валютын нөөцийн хомсдлыг бол бид тогтоон барина. Магадгүй
ийм хэмжээний долларыг Монгол улсад оруулж иржээж 1800 гэдэг ханшаа барих юм шиг юм ярьж штэ. 1800 дээр. 1800 дээр 1 доллар төгрөгөөр. Хэрвээ ийм мөнгө орж ирэхгүй бол бид яах юм? 2000 3000 төгрөг рүү явах нь штэ. Бид доллар олж ирэхийн тулд үндсэндээ дөрөв харгацсан байгаа штэ. За зээл авна. Экспортоо нэмэгдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Дөрөвт харгацсан бол алт. Гэтэл эхний 3 бол асуудалтай. Гадаадын хөрөнгө оруулалтаа бид зах зээл юуны хууль эрх зүйн орчныг муутгаад бүгдийг хөгөө явуулчихсан. Өнөөдөр Монгол дахиад итгэс сэргэнэ гэдэг бол дахиад дор хаяжил 3-5 жилийн асуудал шүү. Магадгүй 10 жил шаарддаг би мэдэхгүй. За экспорт бол үнэхээр дэлхийн зах зээл дээр бол энэ эрс бүтээгдэхүүн унж байна. Монгол ганцаараа энэ уулуурхай хямралыг бас эдлэг байна. Жишээ нь нүүс ихэд бол үнэ бол хэд дахин унж байна. Нүүсний том giant компаниудын одоо хөрөнгөний бирж дээрх үнэлгээ 10-аас 20 дахин унчихсан байна. Нэг жилийн дотор. Тэгээ Монгол ганцаархан унаад байгаа юм ерөөс бас байхгүй байхгүй. Ер нь тэгээд энэ эрдэс бүтээгдэхүүний зах зээл бол ойрын 2-3 жилдээ сэхэрх байх шүү. За ийм учраас экспортын орлого алга. Зээлээ авлаа бид бонд босголоо. Дахиад зээл авах гэхээр нөгөө хууль эрх зүйн орчим 60% дээр тулчихсан байж. За эцсийн арга зам юу вэ? Алт олборлтыг дэмжих байхгүй. Тэгэхээр яг 2.1 татврын одоо алтан дээр нөө засны төлбөрийг буулгалаа да. Энэ бол цаг үеэр мэдэрч гаргасан маш чухал хууль. Энэ бол үнэхээр зөв бодлого гэж харж байгаа. Яагаад гэвэл алтаа бид төгрөгөөр худалдаад авна. Монгол банкн дээр алтныхаа нөөц үүсгэж чинь дараа нь бид Монгол улс хармаан дотор ийм одоо долларын нөөцтэй шүү гэж бардам хэлэх боломжтой болж байгаа юм. Ингэж бид долларын ханшийг тогтоож ирэх байхгүй. Гэтэл популистууд яаж вэ? Энэ алт ухаад ингэх юм бол олборлолт хийх юм бол танаа баялаг бидний баялагын цөлмөд одоо дээрэндээ танаа л гэж хэлээд. Тэгээд ингээ хамгийн одоо их ард түмэндээ хайртай би тааны төлөө шүү гэж хэлж байгаа энэ хүмүүс бол яг үнэндээ маргааш Монголын ард түмнийг ажлын байрг болгож байгаа. Маргааш биднийг 1800-аас 3000 тийм ээ төгрөгийн долларын ханш идэж амьдрах ийм л ард түмэн болгож байгаа байхгүй. Тийм учраас бид ойлгох хэрэгтэй. Энэ популистуудын мөн чанарыг харах хэрэгтэй. Эдийн засгийн тооцоо судалгаатай нотлогоотой асуудалд хандах цаг нь үжи болж бид бол хитрхи оройд чинь бид хитрхи популист амьдарч ийн гэж хэлэх гээд байна. Одоо та тэгвэл эдийн засгийн зөвлөлд энэ хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээхийн тулд ямар байдлаар ажиллая гэж бодож байна? 100 хоног дотор амжуулах ажлууд юу вэ? За 100 хоног дотор бол мэдээж энэ хамгийн түрүүнд энэ хайгуулын лицензээ чөлөөлөх хэрэгтэй байна. Хоригоо тавих хэрэгтэй. Ингэжээж бид одоо хайгуулдаа хөрөнгө оруулалт татна. Хайгуул хөрөнгө оруулалт татаал ирэх юм бол туслан үүсгэж компаниуд ажиллагаандаа цусгүй гэдэг. Эдийн засаг цусгүй гэдэг эхэлнэ. Ер нь бол хайгуул гэдэг маань тэр чигээр олборлт хийгээд эрдэс баялаг аваад явах юм биш огтхонч биш. Энэ газрын хүнд байна уу юу гэдгийг таамаглаж мэдэх зорилгоор одоо мөнгө хийж байгаа л асуудал шүү дээ. Олдохгүй бол тэгэл гараал явна тийм үү. Би таны түрүүний нэвтрүүлгээс хэлжсэн 12,000 лицензээс бид өнөөдөр юу болсон бэхэ ойдлогыг болсон байна. Өөр орд олсон нь бол олоогүй. Бусад ордод бол социализм үед олсон орд. Ийм л өндөр эрсдэл. Тэгээ 11,000 хэдэн зуун бол эрсдэл байгаад Монголд лицензийн төлбөр төлөөд хайгуул өргөмжлөгдөн компаниудад мөнгө төлөөд ингээ Монголын эзэн мөнгө шингэсэн л ийм л баггүй да. Тийм учраас хайгуулыг бол ерөөсөө ялангуяа хайгуулыг газар нутгийн маань одоо дээрэмдэд аваад явах гэж байна гэдэг байдлаар ерөөсөө ард юм харж болохгүй. Энийг дэмжих хэрэгтэй, нутгийн ард иргэд ойлгох хэрэгтэй. Одоо бид бүгдээ ажиллавал болж байгаа шүү дээ. Орон нутагт ажлын байрг болж байна. Олон сайхан уулуурхайн инженерүүд бэлтгэжсэн бүгдээ л одоо сул чөлөөтэй гудамжин таасан бишүүлээд гарч шүү дээ. Геологчид ажилгүй байна. Бас зарим уулуурхайн компаниуд ажилтнаа цомгтож байна гэдэг мэдээлүүд байна л да. Та бас баттай мэдээлэл өгөөч. Өнөөдөр уулуурхайн компаниуд ямар байдалтай байна? Яг үүдээ барьсан ямар компаниуд байна? Томоохон үндэсний компаниудаас. За уулуурхайн консалтинг компани за миний мэдэх компаниудаас бол энэ 50-70% яг консалтинг дээр бол цомгтол хийгдчихсэн байж байгаа. Консалтингийн ажил ерөөс гарчихгүй яг өрөмтлөг болон ашиглалт явахгүй учраас зах зээл шууд байхгүй болж байгаа. Геофизикийн компаниуд бол 100%, хайгуулын компаниуд бол 100% байхгүй болсон. Аюулгүй олон өрмөдөнд байж байгаа. Өрмөө авцсан баг зээлэр авцсан байж байгаа тийм. Эргээд зээлийн одоо муу зээлийн одоо чанарыг нэмэгдүүлээд ингээд байж байгаа л да. За МАК бол цомгтол хийсэн байгаа. Энержи ресурс цомгтохгүй бүсээ чангалал яваалгаа. Яваалгаа. Тодорхой хэмжээнд одоо 6 сарын чиглэлүүдээ тийм хүмүүсийнх нь одоо тал цалингийн нөгөөд ингээд хүмүүс ажлын байрыг болгохын төлөө тэр чинь тэмцэж штэ. За саяхан эзэн сервис зогсож байна тийм. Яагаад эзэн сервис зогсож байгаа? Өмнөний говьд нислэг байна. Гол нислэгч нь бол тэр ажилчид байсан байхгүй.
Тэгээ ажилчны ажиллаж байгаа тоо гинт буураад ирэхэд тэнд төлж байгаа мөнгө чинь байхгүй болоод. Тэгээ зогсож шин үнэндээ. Тийм ээ. Тээврийн компаниуд одоо бас хэцүү байдалд орж байна тийм. Тэгэхээр энэ одоо байгаа энэ процессыг Монголын ард түмэн сайн ойлгох хэрэгтэй. Энэний улс өөр нь хаанаас эхлэв гэж. 11 онд оюутлын хөрөнгө оруулалт орж явах үед тэр үед даблдаад тэр алт зэсийн чинь бас өндөр байлаа, нүүрсний өндөр байлаа. Тэр үед бид нэ солирсон баг. Яг үүндээ сайн одоо уулуурхан бодлого явуулаад нүүрсний үнийг бид өөрөө өсгөцсөн юм биш үү? За гэх мэт уулуурхаан төсөл хөтөлбөрүүдийг идэвхжүүлэх буюу засгийн газрын эерэг дэмжлэг үзүүлснээр урт хугацаанд хөрөнгө татах бусад салбаруудыг тэтгэх салбар нь уулуурхай гэж харагдаж байгаа юм. За тэгвэл бүх бизнесийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үед эдийн засгийн өршөөлийг үзүүлэх хууль бас байх ёстойг ерөнхий сайдаар ахлуулсан эдийн засгийн зөвлөл үзэж хуулийн төслийг боловсруулж байна. 2008 онд хоёр төрлийн татварын өршөөлийг үзүүлснээр эдийн засгчдын тооцоосноор 4 тэрбум Америк долларыг ил болгосон байдаг. Үүнийг татвар төлөгч 2800 орчим компани гудснасаа гаргаж эдийн засгийн хүндрэлийг гэтэлсэн байна. За энэ нь нийт компаниудын 2 орчим хувь нь хамрагдсан гэсэн үг. За тэгвэл энэ удаа 60 гаруй мянган аж ахуй нэгжийг татварын дарамтаас гаргачих юм бол эдийн засаг жинхэнэ өршөөл болно гэж үзэж байгаа юм. Эдийн засгийн өршөөлийн хуулийг боловсруулж зөвлөхөр ажиллаж байгаа эдийн засагч эрх зүйч Лагвжавтай хийсэн ярилцлагаас та бүхэнд бас хэсэгч үзүүлье. Хамгийн гол нь бид нэр 13 оныхаа дуршлагыг харъя. Бид нэр 13 онд бол төрийн сангийн бодлогоор мөнгөний бодлогоор 7 их 80 төгрөг оруулах замаар одоо энэ чинь бондны мөнгө, засгийн газрын зээл, мөнгө хэвлсэн мөнгө бүгд орно шүү дээ. Зөвхөн мөнгөний бодлого эдийн засаг аваад гараа гэсэн чадсангүй шүү дээ. Энэ юу болж байгааг бол тэр их орж ирж байгаа мөнгийг шингээдэг компаниуд алга байна л гэсэн үг. Компани хэдийд энэ бүгдээ шингээж чадахгүй бол компаниудын санхүү бүртгэл зөв байж энийг шингээх. Тийм учраас өнөөдөр реформ хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Буцаад компани хэрвээ зөв тайлан баланстай болчих юм бол саяын өнгөрсөн жилд 7 их 80 төгрөг жижиг томгүй шингээгээд авчих. Энийн дээр л гол нь хүчийг ашиглах гэдэг. Дээр нь одоо яг бид 8 онд 2% нь ашиглахад 4 тэрбум Америк долларын орлого ил гарсан. Өнөөдөр хэрвээ бид нар энийг бараг 98% бүр 100% ашиглаж чадах юм бол тэр битгийл мөнгө ил гарах гэдэг байгаа байхгүй. Эдийн засагт энэ далд байгаа мөнгө эргэлцснээр л авардаг. Бид бас 90 оны эдийн засгийн хямрал системийн өөрчлөлт гарсан шүү дээ. 97 оны эдийн засгийн хямрал, 2009 оны эдийн засгийн хямралыг юугаар давж гарсан бэ гэвэл эдийн засагт далд байсан салбаруудын мөнгийг оруулж ирснээр л давсан. Чинь одоо нэг чи 90 онд бол яа давсан? 90 онд бол бид нар өмчтэй болсон. Дээр нь чөлөө тодтолтонд орсон. Энэ хүмүүсийн итг зүтгэл 90 оны хямралыг авч гарсан. 97 оныг яаж гарсан? Biz малыг хувьчилсан байсан 93 онд, 96 онд орон сууцыг хувьчилсан. Энэ хоёр том салбарын мөнгө орж ирснээр 97 оны хямралыг авч гарсан шүү дээ. 2009 онд бол саяын татварын 2 янзын өршөөллийн хуулийн дараа 4 тэрбум Америк доллар орж ирсэн. Дээр нь оюутлогын гэрээний дараа 4 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Энэ 8 тэрбум Америк доллар манай эдийн засгийг авч гарсан байна. Тийм учраас бол эцсийн эцэст энэ хямралыг авч гарч байгаа юм чөлөөт зах зээл. Чөлөөт зах зээл өөр юу ч биш. Тийм учраас бол хэдийгээр өнгөрсөн жил манайх нийт бизнесмэнүүд бол их том гарц тохиолдсон шүү дээ. Одоо жишээ нь долларын анш гэхэд 30% чангарснаас болоод бүх компаниуд 30% алдагдал орсон байгаа байхгүй. Одоо бол бид том жижиггүй бүсээ чангалдсан байна. Энэ үед нь дахин ийм эргэлтэнд оруулах тийм реформ хэрэгтэй гэдэг саяар нь улсын их хурл олж хараад засгийн газарт ийм чиглэл өглөө. Засгийн газар бол үүнийг хийх аргачлал дээр нь бас хүний өөрийн нам гэлтгүүгээр намайг урьж байгаад бол би баярлж байгаа. Яг гэвэл засгийн газарт өнөд их прагматик улсууд хэрэгтэй байгаа байхгүй. Шин санаа оноо хэрэгтэй, хуучин хэрэгжүүлэх алдаа дуршлаг мэдчихсэн туршлагатай хүмүүс хэрэгтэй. Дээр нь бид өнөөдөрсөн бас би ерөнхийдөө санал тавьж байгаа л да. 8 оноос хойшгийн 5 жилийн юг болоод бид нар тайлан баланс нь улсын их Монгол улсын их сургуулийн бизнесийн сургуулийн багийг гаргаад ажиллуулж. Ерөөс ойрын 50 хоног дотор бол энэ өнгөрсөн 5 жилийн санхүүгийн бүртгэл компаниудын тайлан тооцоонтой шинэ гаргаад ир. Одоо бид нар хамгийн гол нь энэ өршөөлийн хуулийн дараа шинэ гараанаас эхлэхэд хүссэн үсээгүй бүх улсууд хяналтанд орох байхгүй. Яаж оруулах вэ гэдэг нь нэмэгдсэн өртгийн албан татварын 40% буцааж өгнө гэдэг одоо соёлын залт яваад байгаа шүү дээ. Энэ нэмэгдсэн өртгийн албан татварын хяналт гэдэг чинь та чинь үйлчлэгээ авсныхаа төлөө компани хянах эрх нь танд олдож байгаа. Энэ нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг бол ийм хяналтын систем л юм байна.
Энийг бид нэр зөв замаар нь явна. Дээр нь одоо хэрвээ бид нэр эдийн засгийн өршөөлөл гарсныхаа дараа дахиад компани энэ санхүү бүртгэлээ хийж байгаа улсуудад тоглож байгаа дүрм буюу хууль нь зөв логиктой байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэлтэй 80 гаруй мянган аж ахуй нэгж байна. Үүний 44% нь ажиллахгүй байгаа юм. 40 гаруй мянган аж ахуй нэгжил үйл ажиллагаагаа дөнгөн даган явуулж байгаа гэх албан ёсны судалгаа байна. Тиймээс 1 сая гаруй хүнийг ажилуулж байгаа хувийн хвшлийн эхнийг цомгтгол хийхгүй байх тал дээр нь дэмжлэг үзүүлэх нь татварын өршөөлөөр хөшүүрэгдэх арга гэж харж байна. Төрийн албанд сүүлийн 2 жилийн дотор 30 гаруй мянган хүн нэмэгдэж өнөөдрийн байдлаар гэхэд төрийн албанд 180,151 хүн ажиллаж байгааг сангийн яамнаас тооцоож гаргаад байна. Энэ хүмүүст цомгтголд орох асуудал сонгуулийн дараа л бий болдог учраас 2016 он хүртэл ажлын байраа алдахгүй гэх айдас байхгүй гэж ойлгож болно. За хэрвээ засгийн газар солигдох юм бол байдал яаж мэднэ. За тиймээс 1 сая гаруй хүний ажлын байрыг хадгалах арга чаргыг засгийн газар хувийн хвшилтэйгээ ярьж хэлэлцэж эхэлсэн нь энэ юм а. Энэ бол 100 хоног бол харьцангуй бас болцсон нь шүү дээ. Бид нэр өвтө biz 23 жилдээ бол бас туршлага хуримтлуулсан шүү дээ. 2009 онд хасах 1.6-тай байсан эдийн засаг 10 сая малаа бид нар зуднаар алдсан 2009 оны зуднаар. Дээр нь бензин байхгүй, Улаанбаатар 150 тонноор дасарсан. Энэ үед Батуул гээд ерөнхий сайд 45 хоногийн дотор янзалж байсан байхгүй. Батуулд ерөнхий сайдаас Баярцаг сангийн сайдаас 45 хоногийн дотор 1750 хүрсэн долларыг 1300 буулгаад тэгээ хасах 1.6-тай эдийн засгийг дараа жил нь 6% нэмэх рүү авчихсан шүү дээ. Тэгээд 10 онд бид нар бие хүртэл өөрөө өсгөлтөнд зарлж байсан. Нөхдүүдийн хамт тэр нөгөө сая төгрөгийн үг гээд 21 мянган төгрөг буюу бараг 900 тэрбум төгрөгийг Батуулдаар гаргуулж чадсан байна. Тэгэхэд Батуулд 900 тэрбумыг өгчөө дээр нь эдийн засгийг 17% өсгөж чадсан. Тэр менежмент нь байна. Хэрвээ бид нар жоохон ичээд байдаг юм л да уг нь урьдчилах хэрэгтэй. Дээр нь 97 онд бол доллар 600 төгрөгнөөс 1300 төгрөг рүү ерөөсөө 145 хоногт үсэрсэн. Инх сайхан засгийн газар авахгүй 97 онд мөн чөлөөлөөд тэгээ буцаагаад нэг хэсэг татваруудыг тэглээд чөлөөт аж ахуй эрхлэх болцоог нь хангаад өгсөн байна. Тэгээ ерөөсөө тэр 1300 өрсөн долларыг буцаад 700 авиж тогтоож чадсан шүү дээ. Энэ бол 2хан сард хийсэн ажил байна. 60 хоногт хийжсэн ажлууд юм биш. Бэм сурангаар очив. Бэм сурангаа жасрага хоёр нэг ээлж солигдож дамжуулж авсан талга. Бэм сурангаа бол боддоо жилийн 360% инфляцтай байсан. 360 инфляц. Банкны зээл нь сард 25% хүүтэй зээл өгдөг байсан. Нөгөөгийн 1 жилийн хүүтэй тэнцэжсэн юм Нэг шүү. жилээс ч хамаагүй өндөр. Тэгэхэд бэм сурангаа аваад системийн өөрчлөлтийн үед энэ чөлөөт худалдааны үр дүнд бол бэм сурангаа юу бол жоохон урт. Бараг жил шахуур үлжсэн. Жасраг бол дараа нь авангуудаа бас эн чинь гайхалтай эдийн засгч нар байсан шүү дээ. Жасрагаа аваад хонглын үзүүрт гэрэл харагж гин гэдэг энэ бодлогоо хэлсээр хагаад 92-оос 96 он гэхэд бол анх удаа жасрагаа үед бол нэмэх тайлан өгч ирсэн. Манай улсын худалдааны тэнцэл бол нэмэх гарч ирсэн байна. Энэ бол жасрага бэм сурангаа хоёр бол системийн өөрчлөлт хийж ирсэн хүнд үе л дээ. Инх сайхан гоё бол 97 оны Азийн хямрал бас давхчихсан. Тэгэхэд энийг аваад гарсан менежерд манад байгаа байхгүй. Тийм учраас би 100 хоногийг бол харин бүр их бололцооны урт хугацаа гэж. Тийм учраас энэ 7 сарын нэг би бол энэ 24-нд бараг 25 зүйл байсан баха. Энэс би нэг зүйлийг л авч гарч. Би тэр эдийн засгийн өршөөдөө хуулийг л авч гарыг. Энийг бусд нь бол тэр өөрөөр салбарын улсууд хариуцдаг. Гэхдээ миний энэ бол хамгийн гол баг нь. Хугацааны хувьд бол хүн даваагац. Тэгээ энийг хэрвээ та өсөлтийн хүртэл надад нэстүү асууж ирсэн л да. Энийг хийж чадахгүй л яд. Хийж чадахгүй засгийн газар өгцөрмөлөөс. Гэхдээ дараагийн засгийн газарт энэ зөв суурийг өгсөн байхад бол асуудал үр дүн гарна. Гэхдээ би бол эдийн засгийн өршөөлөө хуулийг хэрвээ 8 оны тэр механизмыг зөв хэрэглэх юм бол 7 сарын 1-ээс хэрэгжүүлэхэд бараг энэ 8 сард ихний үр дүн бол гараад эхэлнэ. Бис энийг л хүсэж байгаа. Одоо эцэст бол энэ унж байгаа эдийн засаг бол нийт Монголын эдийн засаг шүү. Энэ нэг намын эдийн засаг биш. Энийг ямар ч өндөлгөөд зөв замд нь оруулах. Би тэгээ болохгүй бол Алтан уугийн ерөнхий сайд Батуулдаас их сайн зөвлөгөө авах гэдэг байгаа шүү дээ. 45 хоногт хийсэн туршлага байгаа. Баярцагт бол step by step гэл 250 сая долларыг бол оюутлогоогоос аваад тэгээ тэр үед өгч чадахгүйсэн цалингийн төр зүрэг хангаад буцаад чөлөө зах зээлийг чөлөөт орхисон байхгүй.
Үзэгч та бүхэнд бид энэ 7 хоногт үзүүлсэн гол мэдээлэл томилж үзүүллээ. Эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд эдийн засагт жин дардаг, тэргүүлэх салбарыг эздэг уул уурхай болоод бүх салбаруудад хамааралтай эдийн засгийн өршөөл буюу татварын тал дээр нь дарамтыг нь багасгах асуудлаар бид ажлын хэсэгт нь ажиллаж зөвлөгөө үзүүлж байгаа хоёр гол хүний гаргалгааг бас та бүхэнд үзүүллээ. Тэгэхээр эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногт засгийн газар бизнесийн төлөөллийнхний 18 хүнийг оролцуулж, засгийн газрын төлөөллийн 12 хүнийг оролцуулсан 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг 100 хоногт эдийн засагт зөв голдролыг бий болгох тал дээр ажиллаж байна. Мэдээж 100 хоног буюу 3 сарын дараа эдийн засаг гарнаас өргөс авсан юм шиг бүх юм 100% сайжрахгүй ч гэсэн цаашдаа эдийн засагт зөв голдролыг, зөв хэв маягийг оруулах тал дээр бизнес ихнээ болоод эдийн засгийг чирч байгаа хувийн хвшлэгтний байр суурийг оролцуулж хуулийг улсын хурлаар батлана гэж ажиллаж байгаа юм. Нийтдээ 16 хуулийг улсын хурлаар батлах учиртай. За үүний 6 хууль нь бол шинээр батлагдах хууль, 10 хууль нь өмнө нь хэрэгжиж байсан хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар улсын хурал дээр хүлээл үүсэхгүйгээр аль болох ногоон гэрлээр баталж эдийн засгаа идэвхжүүлнэ гэж засгийн газар үзэж байгаа юм. Үзэгч та бүхэн тоон тойм хөтөлбөрийн анализ дугаар хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.